Энэ хүн бол Төв аймгийн Алтан булаг суманд үйлдвэрлэл эрхэлдэг Монголын анхны бяцлаг үйлдвэрлэгч Төмөр Хоёг юм а. 1995 оноос хойш бяцлаг үйлдвэрлэж 2000-ад оны үед санхүүгийн хүндрэлтэй тулгараад байхад нь Мако компанийн захирал Майкл Моров хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ дахин эхэлж идэгвэ амжилттай ажиллаж байна. Төмөр Хоёг гой сумынхаа ойр хавийн 20 гаруй айлын сүг 103 сар тогтмол худалдан авч өдөртөө 500-аас 700 литр сүгээр гар аргаар бяцлаг хийдэг. Өөрөө бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж тодорхой ажлын байр гаргаа зогсохгүй энэ хавийн малчдыг тогтмол орлогоор хангаж эргэх холбоо үүсжээ. Өглөө орог ирж авдаг. Тэгээд сүг өгчдөг. Тэгээд 14 хоноо цалингаа авдаг. Сүүнийхээ өгсөн хэмжээгээрээ. Тэр нь бол бидэнд их тус нэмэртэй тустай. Энэ малаас гарч байгаа сүүн бүтээгдэхүүн арь шир ноос ноолрын үн бол жилээс жил тогтмол унаад байна. Малчд бол малчдын орлого бол маш бага байна гэдгийг. Энийг та хүлээншэрх үү? Хүлээн зөвшөөрнө. Үнэн шүү дээ. Тэг унаад байна одоо арьс хоньны нэхийг хийж юу вэ одоо баг хайж штэ бид нар ч одоо юус авах зэрэг байхгүй. Хамгийн их орлоготой ашигтай эмчийн энэ сүүл байна одоо ерөөсө бидэнд бол. Тий. Одоо сүүн бус бүтээгдэхүүн бол одоо шамдраал унаал зарим арьс ширээ хаяал ямар ч ашиггүй байж штэ бид нар ч. Одоо нэг хавар хэдэн юугаар ноолуураа хэдэн мөнгө болдог. Энэ жил ноолуур молрын үнч одоо бүр доошоо унтсан штэ энэ жил ч бүр байхгүй. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр суманд байхад малчдад ямар их дэм болж байгааг эндээс харж болно. Төмөр Хоёг гойн орлого нэмэгдвэл малчдын орлого үнээсээ ч илүү нэмэгдэнэ. За харин үүний тулд тэрээр бүтээгдэхүүнээ экспортод гаргах шаардлагатай байгаа юм. Төмөр Хоёг гойн бяцлаг чанартай гараагаар үйлдвэрлэдэг онцлогтой тул экспортод гаргах зардлаа нөхөд ашиг болохоор их хэмжээгээр үйлдвэрлэж чаддаггүй. Харин Монголд түүнтэй ижил олон үйлдвэрүүд байгуулчихвал нэгдсэн сүлжээ бий болгоод бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хамтдаа гаргаж ашиг олох боломж байгаа юм а. За яг энэ хэрэгцээ шаардлагыг Мако компанийн захирал Майкл Моров гэх энэ эрхэм олж харсан учраас өнөөдөр Монгол орон даяар бяцлагны 100 үйлдвэр байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэв байна. Тайланд руу 10 хил бяцлаг аж чад би 900 мянган төгрөг зөвхөн зардал өгч байгаа. 10 хил бяцлаг. Нөгөө бяцлагныхаа үнээс хэд даваа хийж байгаа. 10 хил бяцлаг шүү дээ. Тэгэхээр их юм байж үж яах учраас таны хэлдэг тэр 100 үйлдвэр байж бол 100 үйлдвэрийн тэр 200 төрлийн бяцлаг чинь бүгдээр л ачигдахаар хэдэн тонноор хичигдэж шүү дээ. Жишээ нь манайхыг авах сонирхол байгаа боловч надад хамгийн бага нь 20 тонныг шаарддаг шүү дээ. Гэхдээ би 20 тонныг үйлдвэрлэж чадахгүй хүн тэрнийг хүлээж авч чадахгүй шүү дээ. Тэр 100 үйлдвэр чинь 20 тонныг өлхөө үйлдвэрлэнэ гэдэг. Нөгөө 20 тонн нэхэд байгаа тэр Японч гэдэг юм. Тэрний 20 тонныг нэхэд байгаа тэр Франц руу ачуулчих болно шүү дээ. Эсвэл Хятад одоо том зах зээл авъя гэдэг юугаа одоо 2-3 жил явж шүү дээ. За дэлхийд дээр гараагаар үйлдвэрлэсэн бяцлаг өндөр эрэлттэй. Тэр тусмаа онгон зэлүүд байгальд уламжлалт аргаар тэжээгддэг Монгол малын сүгээр хийсэн гар аргын бяцлаг бүрч натуралд тооцогддог тул зах зээлээс ихээхэн ашиг олох боломжтой гэж төслийг санаачлагч Майкл Моров ярьж байна. Монголчууд жилдээ хэдэн тэрбум литр сүү авдагч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Гэтэл Монголын малын сүү маш чанартай. Ийм чанартай сүүгээр гар аргаар үйлдвэрлэсэн чанартай бяцлагны эрэлт дэлхийн зах зээл дээр жилд 25 сая тонн байна. Монголд бяцлагны 100 жижиг үйлдвэр байгуулахад жилдээ 200 тонн бяцлаг үйлдвэрлэх бүрэн боломжтой юм а. Зөвхөн Монголын иргэн тойронд Орос, Хятад гээд томоохон зах зээлд нийлүүлэхэд жилдээ 1 сая тоннын эрэлт байдаг. Тиймээс Монгол малын сүг бяцлагны үйлдвэрээр үнэд оруулах боломж байна. Гэхдээ мэдээж энэ 100 үйлдвэрийг би өөрийн хөрөнгөөр байгуулж чадахгүй. Сум орон нутаг, аймаг, холбогдох байгууллагууд нь дэмжээд өгвөл боломж байна. За өнөөдрийн байдлаар биокомбинатад бяцлагны жишг үйлдвэрийг тэрээр хөрөнгө оруулж байгуулжээ. Замун хөвсгөлийн цагаан уур суманд мянгат малчид нийлж сүүгээ боловсруулан бяцлаг хийх үйлдвэр байгуулснаас эхлээд Майкл Моровгийн санаачлагад нэгдэж Монголын малчид үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд олон улсын стандартт нийцсэн чанартай гар аргаар үйлдвэрлэсэн Монгол бяцлагаа гаргахаар зорж эхэлжээ. За ийм эрэлттэй үр ашигтай малын түүхэн эдийг үнэт хүргэх төслийг улс дэмжээсэй ч гэж тэд хүсч байсан юм а. За нүдэ олсон энэ ажлыг баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дэмжиж хамтран ажиллаж эхлэв байна.